Термодинамикийн судлах зүйлийн талаар авч үзье. Бэлтгэсэн мэгмар сүрэн багш байна. За хэвийн ба стандарт нөхцөл гэж юу вэ? Химийн термодинамикт энэ маш чухал ойлголт байдаг. За мөн системийн төлөвийн функцэд болон тэдгээрийн хоорондын хамаарал. За химийн урал явагдах чиглэл боломжийг хэрхэн тодорхойлох вэ? За химийн хувьд ажил гэж юу вэ? За мөн термохимийн термодинамикийн 1-р хууль, термодинамикийн 2-р хуулиудтай танилцъя. Бол стандарт нөхцөлийг хүснэгтээр харьцуулан үзүүлсэн байна. За хэвийн нөхцөл температур T градус буюу Кельвиний 273 Кельвинтэй тэнцвэр байдаг бахан. За стандарт нөхцөлийн үед 25 Цельс буюу 25 дээр 273-ыг нэмээд 298 Кельвинийг стандарт нөхцөл гэж үздэг бахнэ. За альва хийн нөгөө савныхаа эзлэгүүнээс хамаарат температураас хамаарат түүний даралт нь бол өөр байдаг. Ийм учраас хэвийн нөхцөл стандарт нөхцөлийг бол тодорхойлохдоо температур, даралт, эзлэгүүнүүдийг бол авч үзсэн байна. За дараагийнх дээр нь даралтыг бол харьцуулан харуулсан байна тий. За хэвийн нөхцөл болон стандарт нөхцөлийн үед аль ч тохиолдолд даралт нь бол тэнцүү байх нь тий. 1 моль хийний хувьд өөрөөр хэлбэл атмосферээр бол 1 атмосфер килопаскалаар 101.3 килопаскал 760 мм мөнгө усны багна нь стандарт нөхцөл хэвийн нөхцөлд бол адилхан мөрдөгдөд явах нэ. За тэгтэл штэ хэвийн нөхцөл стандарт нөхцөлд адилхан 1 моль хийн авсан байхад эзэлхүүн нь хэвийн нөхцөлд 22.4 литр харин стандарт нөхцөлд 24.4 литр эзэлхүүнтэй байдаг болж таарах нэ. За энэ нь юунаас хамаарч байна гэхээр стандарт нөхцөл маань өөрөө температур нь өөрчлөгдсөнтэй холбоотой тий. За энэ хүү томьёоны гаргалгааг бол та нар физик дээр хийдэг байгаа. Ийм учраас энэ дэлгэрүүлж үзэхгүй. За мөн химийн термодинамикт энтальпи гэдэг ойлголтыг бол маш их үүргэн ашигладаг. За энийг дельта H гэсэн энэ үсгээр бол тэмдэглэдэг. За өөрөөр хэлбэл 25 Цельс буюу стандарт нөхцөлийн температур харагдаж байна тий. 1 атмосфер даралтанд дан бодисоос 1 моль нэгдэл үүсгэд илрэх дулааны хэмжээг тухайн бодисын үүсгийн дулаан гэх буюу дельта H гэж тэмдэглэдэг байна. За тэгээд эдгээрийг яах нь химийн лавлахад тэмдэглэсэн байдаг. Дан бодисын үүсгийн стандарт дулааныг тэгтээ тэнцүү гэж үздэг. За дан бодис гэдэг нь бол энд тэмдэглээд стандарт дулаан гэдэг нь энэ 0 гэж тэмдэглэж байгаа. За энэ стандарт гэдэг нь 25 Цельсид тооцоолсон дулаан шүү гэдгийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ нөхцлүүдэд тухайн бодисын стандарт дулааныг нь тооцоолж үздэг байна. Термодинамикт мөн системийн төлөвийн өөрчлөлтийг тодорхойлохдоо концентрац, нягт, бодисын тоо хэмжээ, даралт, температур, масс гэдэг параметруудыг бол ашигладаг байгаа тий. За жишээлбэл энд нэг шаарн дотор хий байгаа гэж төсөөлье. За тэгээд энэ шаартай хийг халаахад яах нь эзэлхүүн нь томорж байна тий. За энд байсан бодисын концентрац бол анхны байсан бодисын концентрацыг бодоход сэрэг болж ирнэ. Яа тэгэхээр эзэлхүүн өссөн биз дээ. За нэгт нь бас мөн ялгаагүй өөрчлөгдөнө. Бодисын тоо хэмжээ бол харин гадагшаа бодис алдаагүй учраас хэвээрээ байх нь тий. Гэхдээ энэ доторх даралт эцсийн төлөвлөлт даралт нь бол өөрчлөгдсөн, температур нь өөрчлөгдсөн байх нэ. Бодисын масс бол өөрчлөгдөөгүй. За тэгвэл штэ энэ хүн шаарыг хөргөж үзье тийм ээ. За хөргөхөд яах нь нөгөө шаарны эзэлхүүн дотор нь байсан хий бол ингээд жижигэрсэн харагдаж байна тий. Хурж байгаа учраас ерөнхийдөө эзэлхүүн нь буураад бодисын тоо хэмжээ бол хэвээрээ байгаа. Даралт температурын өөрчлөлтүүд ингээд уялдаатайгаар явагдаж штэ. За энэ мэтчлийн системийн төлөвийн өөрчлөлтийг тодорхойлдог үндсэн параметрууд бол эдгээр нь байна тий. За тэгвэл үндсэн параметрээс гадна төлөв байдлын функцүүдийг үргэн ашигладаг байгаа. За тэдгээрийн нэг нь дельта H буюу энтальпи байна. За энэ дельта H энтальпиг тооцоолохдоо хэрвээ химийн урвал нь дулаан ялгаруулан явагддаг. Өөрөөр хэлбэл экзотерм урвал байвал энтальпи нь хасах утгатай байх нь харин дулаан шингэн явагддаг урвалын үед буюу эндотерм урвалын үед дулаан нь дельта H энтальпи нь нэмэх утгатай байдаг. Системийн төлөвөнд түүнийг бүрдүүлж байгаа бодисуудын найрлага, концентрац, даралт, температур, нягт, масс зэрэг хэмжигдэхүүнээр бол тодорхойлогддог. За эдгээр хувьсах хэмжигдэхүүний өөрчлөлт нь систем нэг төлөвөөс нөгөө төлөвч шилжсэнийг гэрчилдэг. Үүнийг химийн процесс гэж нэрлэдэг байна тий. За тэгвэл системийн төлөвийн өөрчлөлт болон чиглэлийг тодорхойлохдоо төлөв байдлын дараах функцүүдийг ашиглана. За үүнд нэгдүгüүрт нь дотоод энерги буюу уугаар тэмдэглэдэг ахын тий. Энтальпи H үсгээр тэмдэглэнэ. Энтропи S, изобар, изотермийн потенциал буюу G гэсэн эдгээр төлөв байдлын функцийг ашиглах нэ.
За ер нь химийн лавлахууд дээр зарим бодисын үүсгэнд дулааныг бол бичсэн байдаг аа. За энэ дээр нь дельта S энтальпи, энтропи, гибсийн энергийн стандарт утгуудыг энд өгөгдсөн байна. За жишээлбэл хөнгөн цагааны оксид хатуу төлөвтэй энэ бодисыг үүсгэхийн тулд хасах 1676 кJ моль дулааныг ялгаруулж иж энэ хүү бодис үүсгэнэ гэсэн үг тийм. Харин энтропийн 50.9 гибсийн энерги нь 1582 кJ моль байна. За ус хий төлөвтэй байхдаа хасах 241.8 кJ моль дулааныг ялгаруулдаг ахын нь. Тэгээд энтропийн 188.7 кJ моль, гибсийн энерги нь хасах 228.6 кJ моль байна. За энэ мэтчлэнгээр ус шингэн төлөвтэй байхдаа хасах 285.8 кJ моль дулаантай, энтропийн 70.1 жоулыг хуваах нь жоул моль кельвин гэсэн нэгжтэй ахын нь тий. Гибсийн энерги нь хасах 237.3. За энэ мэтчлэнгээр ингээд лавлахууд дээр айгүй олон бодисын эдгээр параметруудыг бол тэмдэглэсэн байдаг. За эдгээрийг ашиглаад урлагийн дулааныг бол тооцоолдог байгаа. Химийн урлагийн явагдах боломж чиглэлийг тодорхойлохын тулд түрүүний 3 термодинамикийн функц буюу энтальпи, энтропи, гибсийн энергийг авч үздэг. За эдгээрийн тоон утга нь нэмэх хасах байгаас шалтгаалаад тухайн температурт урвал явагдах уугүй юу гэдэг асуудал шийдэгддэг. За жишээлбэл энтальпи хасах утгатай, энтропи нэмэх, харин гибсийн энерги хасах утгатай байвал тухайн урвал ямар ч температурт явагдах боломжтой байдаг. За харин энтропиогоос нөгөө хоёр нь бусад хоёр нь буюу энтальпи, гибсийн энерги нэмэх утгатай, энтропи ганцаараа хасах утгатай байвал ямар ч температурын үед уг урвал явах боломжгүй гэж үздэг. За энтальпи болон энтропи хоёр хасах утгатай тий. Гибсийн энерги нэмэх хасах аль нь ч байсан хамаагүй ийм утгатай байгаа тохиолдолд тухайн урвал нэлээд нам температурт явагддаг урвал гэж үздэг. За харин энтальпи болон энтропи хоёулаа нэмэх утгатай. Тэгээд гибсийн энерги ямар ч утгатай ээж болох нь шүү дээ. Энэ тохиолдолд тухайн урвал нэлээд өндөр температурт явагдана. За термодинамикийн эдгээр функцүүдээс бас гибсийн энерги нь тэгтээ тэнцээд гараад ирсэн тийм. Энтальпи, энтропи хоёр ямар утгатай нэмэх хасах ямар утгатай байх нь хамаагүй. Гол нь гибсийн энерги тэгтээ тэнцчвэл энэ нь эргэдэг процесс явагддаг. Буюу химийн тэнцвэр тогтсон гэж үздэг. Хувьд энтальпи, энтропи төлөв байдлын функцүүдийг тодорхойлохын өмнө хамгийн түрүүнд энерги гэж юу юм, дотоод энерги гэж юу юм, химийн ажил гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгвэл аливаа биеийн ажил хийх чадварыг илэрхийлэх физик хэмжигдэхүүнийг энерги гэдэг байна. За энергийг E-ээр тэмдэглэж байна. За нэгжин жоул, эсвэл ньютон метр, эсвэл килограмм метр квадрат секунд гэсэн иймэрхүү нэгжтэй байх нэ тийм ээ. Тэгвэл энергийг дотор нь потенциал энерги болон кинетик энерги гэж ангилж байгаа. Потенциал энерги нь тухайн биетийн байршилтай холбоотой, кинетик энерги нь болохоор тухайн биетийн хурдтай холбоотой энерги болох нь харагдаж байна тий. За энд байгаа дугуйтаа хүн бол харьцангуй өндөрт байгаа учраас доошоо аяндаа өнгөрөхдөө потенциал энергиэрээ ажил хийх боломжтой байгаа тань тийм үү. За энэ дугуйтаа ингэ байгаа тохиолдолд потенциал энерги нь бол их, кинетик энерги нь хөдөлгөөнгүй зогсож байгаа учраас тэгтээ тэнцүү байх нь тий. За тэгтэл уруудах явцад яах вэ? Энерги нэг хэлбэрээс нөгөө хэлбэр рүү шилждэг учраас потенциал энерги нь буураад тийм ээ. Өөрөөр хэлбэл нөгөө өндөр нь ингээ буурж байгаа. Өндөр газараасаа намхан руу буурж орж ирж байгаа учраас энэ үр журам маань буурна гэсэн үг тийм. Харин кинетик энерги нь өсөж орж ирэх нь байна. Хурд нь нэмэгдэж байгаа гэдэг утгаар тийм. Системийн нийт энерги нь түүний хөдөлгөөний кинетик болон потенциал энерги нийлбэртэй тэнцүү байдаг тийм. За нийт энергийг E нийт гэж тэмдэглэжээ. За тэгвэл потенциал энерги, кинетик энерги болон дотоод энергитэй бол дотоод энергийн нийлбэрээр системийн нийт энерги тодорхойлогдох нэ. За химийн урвалны ихэвчлэн цахилгаан болон соринзон орны нөлөөнөөс ангид газрын татах хүчний өчүүхэн нөлөөлөлтөөр тусгаалan хийсэн төхөөрөмжин дотор явагддаг. Өөрөөр хэлбэл хуруушил эсвэл реакторт явагддаг штэ. Энд урвалын явцад гарах кинетик болон потенциал энергийн өөрчлөлтийг тооцоохооргүй орхиж болно. Энэ нь нэлээд маш бага хэмжээтэй байх нь тий. За тэгвэл системийн нийт энергийн өөрчлөлт нь зөвхөн дотоод энергийн өөрчлөлтөөр тодорхойлогдох нэ. Потенциал кинетик хоёр тэг болчоор зөвхөн дотоод энергийн өөрчлөлтөөр тодорхойлогдно. За тэгвэл системийн нийт энергийг дотоод энергийн өөрчлөлт буюу эцсийн төлөвөөс нь эхний төлөвийн дотоод энергийн өөрчлөлтийг хассан байдлаар хиймдэр ашигладаг байна.
Энэ дээр нэг анхны төлөвтэй системийг харуулсан байна тий. За энэ дээр дотоод энергийг ойлгох гэдэг шүү дээ. За тэгвэл энэ анхны төлөвтэй байгаа хий төлөвтэй байсан энэ хүү бодисыг халаагаад өгье. Халаахын тулд гаднаас дулааны энерги өгж байгаа гэсэн үг тий. Энэ дулааны энерги өгөхөөр дотоод энерги нь ихснэ. Өөрөөр хэлбэл тухайн бодисыг бүрлдүүлж байгаа атом молекул болон жижиг хэсгүүдийн энергийн нийлбэр нь ингээд энерги нь өсөд яваад байгаа нь шүү дээ. За ингээд өссөнтэй холбоотойгоор тэлэлтийн ажил бол хийгдсэн байгаа дээ тий. Харин анхны төлөвтэй байсан энэ хүүхийг хөргий. За хөргөхөөр яах вэ? Энэ тухайн биет бол өөрийнхөө дулааны гадагшаага алдна. Дулаан алдагдаж байна. Дулаан алдснаас болоод агших ажил бол хийгдсэн байна тий. За тэгэхээр дотоод энерги яах нь буурна. За өөрөөр хэлбэл дотоод энерги гэдэг нь тухайн бодисыг бүрдүүлж байгаа атом молекул болон жижиг хэсгүүдийн энерги нийлбэрийг бол хэлж байгаа. За бидний амьдрал дээр бол ус, хий, шингэн, хатуу гэсэн мөс гэсэн юм 3 төлөвтэй байдаг тийм ээ. За тэгвэл энэ хий байдалтай усыг тасалгаанд болтол нь 25 градус болтол нь хөргөлөө гэж бодъё. За энэ тохиолдолд тодорхой хэмжээний дулаан бол алдагдаж дотоод энерги бол буурж орж ирнэ тий. Тэгвэл тасалгаанд байгаа усыг бодоход 100 градуст байгаа ус маань илүү их дотоод энергитэй байж таарах гэдэг тийм үү. За тэгвэл бүр мөс байлаа гэж бодъё. За мөс бол хэрвээ 1 градус байлгаа л байвал мөс хэвээрэл байгаад байна. Тэгтэл түүнийг тасалгаанд оруулаад тавьчихаар аяндаа тасалгаанаас дулаанаа шингээгээд 25 градус хүртлээ яах нь өөрөө халаад өгнө шүү дээ. За тэгвэл мөс бол энэ 3 төлөвөөс хамгийн бага дотоод энергитэй нь мөс. Тэгээд дараагийнх нь ус, хамгийн их дотоод энергитэй нь усны уур байх нэ. Ингээд өөрөөр хэлбэл тухайн бодисыг бүрдүүлж байгаа атом молекул болон жижиг хэсгүүдийн энергийг нь дотоод энерги гэдэг байх нэ. Өмнө механикийн ажлыг авч үзье. За бие дүүлждэг хүчний нөлөөгөөр бие шилжихийг бол механик ажил гэж нэрлэдэг. За ажлыг А усгаар тэмдэглээд F-ийг үржигнэ S гэсэн хэлбэрээр бол физик дээр боддог тийм ээ. Ажлын нэг чинь Joule буюу Ньютоны хүрчиг нь метр байдаг. За өөрөөр хэлбэл механик нэг биеийг F хүчээр үйлчлэхэд S зайд шилжүүлсэн гэж үзвэл хийгдэх ажил нь А-г үржих нь А тэнцүү F-ийг үржих нь S гэж орж ирдэг тийм ээ. Ажлын хувьд хиймд ажил гэдэг нь системийн жижиг хэсэг хүрээлэн буй орчиндөө давших хөдөлгөөнийг үүсгэж шилжиж буй дотоод энерги өөрчлөлтийг ажил гэж хэлдэг. За жишээлбэл энд нэг поршин явж байна тийм үү. За энэ поршингийн доод хэсэгт нь ус хийсэн, дотор нь металл натрий хийсэн байна. За ус натритай уруулд ороод натрийн суур үүсгэхээс гадна устрогчийн хийг ялгаруулчихна тийм ээ. За тэгвэл энэхүү устрогчийн хийн энэ поршин дээр тавьсан ачааг түлхээд тодорхой нэг зайд шилжүүлэх нь байна. За энэ үед биш үү тий. Анхны эзэн эзэлхэн хоёр бол өөрчлөгдөж орж ирнэ шүү дээ. За өөрөөр хэлбэл ажил гэдэг нь даралтыг өөрчлөх нь V2-оос нь V1 нэгийн үржүүрээр бол илэрхийлэгдэж байна. За өөрөөр хэлбэл энэ дээр эзэлхүүний өөрчлөлтийг дельта V-гээр тэмдэглэсэн байна тийм ээ. Тэгвэл энэ даралтыг эзэлхүүний өөрчлөлтөөр үржүүлсэн энэ үржүүрийг хиймдэр ажил гэж хэлдэг байна. За ингээд энэ натрийн аашийн ус мал үүсгэхэд шаардлагатай энэхүү уруулын дулааны ажил нь 368.6 кJ дулааныг ялгаруулж явагддаг байна. За хэрвээ химийн уралд хий байдалтай бодисод оролцож байвал тэдгээрийн хийх ажил нь уг системийн эзэлхүүний тэлэлт буюу агшилтаар тодорхойлогддог буюу ажлыг P тэнцүү V2-оос асах нь V1 гэж илэрхийлдэг. Термодинамикийн 1-р хуулийг энэ хүч жишээн дээр дахиад тайлбарлая. За энэ маань ус байна. Ус натритай уруулд ороод маш их хэмжээний дулаан ялгаруулна гэдгийгсэн шүү дээ. Тэрхүү дулаан нь хайчих вэ гэхээр энэ дотоод энергиг өөрчлөхөд зарцуулагдана. Энэ уус амл доторх жижиг хэсгүүдийн хөдөлгөөн хурцсаад дотоод энергийг өөрчлөх нь тий. За тэрнээс гадна ялгарсан хийн поршин бол түлхчихсэн. Тодорхой анхны байрлалаас нь эцсийн байрлал нь ингээд түлхээд ажил хийж гин гэсэн үг тий. За инхээр штэ термодинамикийн 1-р хууль гэдэг маань тухайн дулаан нь ажил хийх болон дотоод энерги зарцуулагддаг гэдгийг харуулж байна. Тиймээс термодинамикийн дараах 1-р хуулийг дараах байдлаар томьёолдог. За энерги устдаж үгүй болохгүй зөвхөн нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилждэг. Тодорхой тогтмол тоо хэмжээгээр шилждэг гэж үздэг байгаа. За 2-дугаарт нь тусгаарлагдсан системийн энергийн бүх хэлбэрүүдийн нийлбэр нь тогтмол байдаг гэж үздэг. За 3-дугаарт нь системийн энергийн өөрчлөлтөнд дулаан солилцоо ба хийсэн ажлын нийлбэртэй тэнцүү гэж үздэг. За эндээс үндэслээд термодинамикийн 1-р хуулийг тэгштэглээр илэрхийлэхдээ Q тэнцүү дельта U дээр нэмэх нь A буюу өгсөн дулаан нь дотоод энерги
ажлын өөрчлөлтөнд бол зарцуулагдана гэж үздэг. За тэгвэл мөн дотоод энерги өөрчлөлтийг задлаад бичгээр эцсийн төлөвийн дотоод энергиэс эхний төлөвийн дотоод энергийг хассан тэгээ ажлыг нэмсэн энэ нийлбэр нь нийт өгсөн системд өгсөн дулаантай тэнцүү гэж үзэх гэдэг шүү дээ. Үүнийг термодинамикийн 1-р хууль гэж байна. За термодинамикийн 1-р хуулиас даралт тогтмол үеийн дулаан нь нөгөө энтальпийн өөрчлөлтөд тэнцүү болохыг бол тооцоолж гаргадаг байгаа. Энэ нь төлөв байдлын функцийн нэг байгаа тий. За энэ тооцоог гаргахдаа ингэж үздэг. За хэрвээ химийн процесс нь изобар нөхцөл буюу даралтан тогтмол нөхцөл явагдаж байвал системийн эзлэхүүн V1-ээс V2 болсон гэж бол тооцож байгаа тий. За энэ үед даралт тогтмол үеийн ажлыг PA гэж тэмдэглэсэн байна тий. За энэ ажил маань даралтыг үржих нь эзлэхүүн 2-оос нь эзлэхүүн 1 буюу энэ хаалтыг задлахаар PV2-оос нь PV1 болж орж ирж байна тийм үү. За үүнийг 4-р томьёонд орлуулад даралт тогтмол үеийн дулааныг бол бодож үзэх нь. За даралт тогтмол үеийн дулаан буюу термодинамикийн 1-р хуулиасаар өгсөн дулаан нь дотоод энергийн өөрчлөлтөөр ажлыг нэмсэнтэй тэнцүү тий. За тэгвэл ажлаа энд бид нар задлаад оруулчихсан явж байна тий. За тэгвэл эндээс нь штэ 1 гэсэн индекстэй болон 2 гэсэн индекстэй параметруудыг ялгасан байна. Жишээлбэл дотоод энергийн 2 гэсэн индекстэй хаалтыг задлаад тийм ээ нэмэх нь PV2 энэ 2 гэсэн индекстэй даралт эзлэхүүний үр дүрийг нэмсэн байна. За мөн дотоод энерги дээр нэмэх нь 1 гэсэн индекстэй даралт эзлэхүүний үр дүрийг нэмсэн байна. За тэгвэл энэ хэсгийн нийлбэрийг нь дельта H2 энэ хэсгийн нийлбэрийг нь дельта H1 буюу энтальпи гэдээ үзсэн байна шүү дээ. За энтальпи гэдэг маань тэгэхээр дотоод энерги дээр даралт эзлэхүүний үр дүрийг бол нэмсэнтэй тэнцүү хэмжигдэх хүн байгаа дээ тийм ээ. За ингээд энэ маань даралт тогтмол үеийн дулаан гэдэг нь энтальпийн өөрчлөлтөд тэнцүү буюу дельта H энтальпи гэсэн термодинамикийн 1-р хуулийн гаргалгаа гарч ирж байна. За энтальпиг дельта H-ийг энтальпи гэж нэрлэдэг бөгөөд энэ нь даралт тогтмол үеийн урвалын дулаантай тэнцүү байдаг. За ингээд даралт тогтмол үеийн урвалын дулааныг бид нар энтальпи гэж бол ойлгох юм байна. Системд өгсөн дулаан нь дотоод энергийн өөрчлөлтөөр ажлыг нэмсэнтэй тэнцүү гэж өгөгдсөн байдаг тийм ээ. За изохор процесс буюу даралтан тогтмол нөхцөлд ажил бол хийгдэхгүй. Өөрөөр хэлбэл эзлэхүүний өөрчлөлт гарахгүй учраас ажил маань тэг болж байна. За ийм учраас эзлэхүүн тогтмол үеийн ажлыг QV гэж тэмдэглэсэн байна. Тэгээ энэ нь дотоод энергийн зөвхөн дотоод энергийнхээ өөрчлөлттэй тэнцүү болж таарж байна. За өөрөөр хэлбэл термодинамикийн 1-р хуулийг эзлэхүүн тогтмол үед томьёолохдоо системд өгсөн дулаан нь тэгээ зөвхөн дотоод энергийг өөрчлөхөд зарцуулагддаг байна. За дараа нь адибац процесс гэдэг нь хүрээлэн буй орчинтойгоо дулааны солилцоо хийдэггүй буюу дулаан бол тэг байх үеийн процессыг бол хилдэг байгаа тийм ээ. За тэгвэл термодинамикийн 1-р хуулиасаар системд өгсөн дулаан нь дотоод энергийн өөрчлөлт ажлын нийлбэртэй тэнцүү байсан шүү дээ. За тэгвэл дулаан нь тэг юм чинь адибат процессд ажил нь дотоод энергийнхээ өөрчлөлттэй тэнцүү болох нь эндээс харагдаж байна тийм. За энэ мэтчлэнгээр термодинамикийн 1-р хуулийг төрөл бүрийн процессүүдэд тодорхойлсныг дүгнэж үзье. За 1-р хууль маань Q тэнцүү дельта U дээр нэмэх нь ажил гэсэн энэ хэмжигдэх хүн байгаа даа тий. За изобар процесс гэдэг нь даралт тогтмол үед термодинамикийн 1-р хууль нь системд өгсөн дулаан нь энтальпийн өөрчлөлттэйгээ тэнцүү гэж тодорхойлогдсон. За изохор буюу даралт тогтмол үеийн термодинамикийн 1-р хууль нь системд өгсөн дулаан QV нь дотоод энергийнхээ өөрчлөлттэй тэнцүү тий. За изодерм буюу температур тэнцүү тэг байгаа үед дулаан өөрчлөгдөхгүй гэж бол термодинамикийн дулаан байхгүй учраас ажиллаж хийгдэхгүй дотоод энерги өөрчлөлт ч байхгүй гэсэн байдлаар тодорхойлогдно. За харин адибат процесст хүрээлэн буй орчинтойгоо дулаан солилцоо хийгддэггүй тий. Энэ процесс ажил болон дотоод энергийн өөрчлөлт нь хоорондоо тэнцүү, хэмжээгээр тэнцүү тэмдгээрээ эсрэг байна гэж дүгнэдэг байна. За термодинамикийн 2-р хуулийг авч үзье. За энэ нь бол энтропи гэсэн төлөв байдлын функцтэй салшгүй холбоотой. За энтропи гэдэг нь ерөнхийдөө эмх цэгцгүй
эмх цэгцгүүн төлөв байдлын функц гэж ойлгож болно. За энтропи байгаль дээрх процессууд бол ямагт энтропи өсөх чиглэл рүүгээ бол явагддаг байгаа. Аяндаа явагддаг байгаа. За жишээлбэл штэ энэ нэг өндөг барьж байна тий. За өндөг барьж агаад газар унгаалаа гэж бодъё. Тэгвэл аяндаа л хагарна. Энэ аяндаа хагарчин. Энэ процесс бол өөрөө аяндаа явагдчихэв. За тэгвэл энтропи бол одоо бүтэн өндөг байсан хагарсан өндөг хоёрын энтропи нь хагарсан өндөг нь илүү их энтропитой болж байгаа. Өөрөөр хэлбэл илүү их эмх цэгцгүй болж байна гэсэн санаа ахна штэ. За тэгвэл штэ хагарсан өндгийг эргүүлээд бүтэн өндгөө бол гаргах процессыг тэр дор нь бол шууд хийх боломж байхгүй штэ. За тэгэхээр энэ маань байгаль дээрх процесс бол энтропи өсөх чиглэлд бол эмх замбраагүй тишээгээ өсөх чиглэлд бол аяндаа явагддаг ахна тий. За энэ дээр усны 3 төлөйг харуулсан байна. Мөс, ус, уур байдалтай. За тэгвэл штэ энэ мөсний энэ 3 төлөв бие биетэйгээ бол харьцангуйгаар шилжиж болно. Юунаас хамааран шилжих вэ гэвэл температураас хамаарна тийм ээ. За энэ дээр жишээлбэл мөс энд бол ус байна. За хэрвээ температурыг 1 градусаас их болгоё. Энэ мөсний тий их болгочих. Тэгвэл энэ ус маань мөс маань аяндаа л шингэн төлөвт шилжигнэ штэ. За ингээд шингэн төлөвт шилжчихсэн байж идэл тасалгааны температур 23 ч юм уу 25 ингээ хэвээрээ байж идэл бас эндээс яах нь хийн төлөвтэй ганц нэг молекул нь уур болоод дээшээ дэгддэг ч юм уу өшөөл эмх замбраагүй тодорхой хугацааны дотор бол зарим нь ууршсан ингээд эмх замбраагүй болох тишээгээ процесс аяндаа явагдах нь тий. За тэгвэл энэ усны температурыг хөргөлөө гэж бодъё. Хөргөөд 1 градусаас доошоо оруулахаар аяндаа л хөлтөнө. Энэ процесс л аяндаа явагдана гэж ойлгож болох нь штэ. За өөрөөр хэлбэл термодинамикийн 2 дугаар хууль нь энтропи гэсэн үзэгдэлтэй нэгт салшгүй холбоотой байдаг. За энтропи дээр бас хэрвээ бид нар усыг уулын уран урсгуул уулын дээрээс зүгээр гоожуулахад аяндаа ингээ урсаа явчихна. Тэ энэ бол нөгөө ус маань эмх замбраагүй тархах боломж олдож гэн гэсэн үг. Энтропи тэр дээр байснаас доор байгаа нь илүү энтропи өндөртэй учраас аяндаа урсж байна гэж ойлгож болох нь штэ. Харин усыг тодорхой нэг өндөрт гаргахын тулд заавал насос юм уу тусгай хэрэгсэл ашигладаг штэ тий. За энэ нь тэгвэл байгаль дээр аяндаа явагддаггүй учраас бид нар насосыг ашиглаад дээ штэ. Химийн урвалын явагдах чиглэлийг тодорхойлдог гол параметр нь бол энтропи гэсэн параметр ахын. За үүнийг томьёогоор тодорхойлохдоо даралт тогтмол үеийн планыг температурт найрцуулах буюу энтальпиг температурын өөрчлөлтөнд харьцуулж тодорхойлдог. За альва бодисын үүсгийн стандарт энтропи утгыг 298 кельвин буюу стандарт температур тогтоосон байдаг. За эдгээрийг химийн лавлахаас авч болдгийг бол түрүүний жишээнүүдээс харсан баха. За химийн процессын энтропийн өөрчлөлтийг бол дараах томьёогоор бол тодорхойлдог. За дельта S урвалын энтропи гэсэн үг те. Энэ нь бүтээгдэхүүн бодисын энтропийн нийлбэрээс нь анхны бодисын энтропийн нийлбэрийг хасах байдлаар тооцоолж өгдөг. Альва процессын энтропи нь өсөх чиглэлдээ өөрөө аяндаа явагддаг байна. За усны 3 төлөв өгөгдсөн байна. За тэдгээрийн энтропиг харж үзье. За ихий төлөвтэй байхдаа хамгийн эмх замбраагүй буюу 10,179 жоул моль Цельсиус энтропитай байна тий. За шингэн төлөвтэй байхдаа усны энтропи 3,183 жоул моль градус гэсэн энтропи байна. Хатуу төлөвтэй усны хувьд 251 жоул моль Цельсиус гэсэн энтропитай байна. За тэгвэл хатуу төлөвтэй байсан усыг шингэн төлөвт шилжүүллээ. Тасалгаан тавьсан байна шүү дээ. За энэ үед энтропийн өөрчлөлтийг тооцоолоо гэсэн ийм бодлого орж ирж болно тий. За энэ нь өөрөөр хэлбэл хайлах процесс байна. Хайлах үеийн энтропиг нь бодгоно. За тэгвэл эцсийн бүтээгдэхүүн нь шингэн учраас шингэний энтропиг авлаа. Нөгөө урвалын энтропи гэдэг нь шингэн төлөвийн энтропиогоос хатуу төлөвийн энтропиг нь хасах нь энэ хоёрын ялгуур тий. За ингээд 132 жоул моль Цельсиус гарах нэ. За тэгвэл усыг
шингэн төлөвтэйгөөс нь уур төлөвч шилжүүлсэн байна. За уур шухуугийн процессын энтропиг тооцоолох нь тий. Эцсийн төлөв нь бол уур учраас уурынхаа энтропиг 1079-тэй. За эндээс шингэний энтропи 383. За энэ хоёрын ялгараар тэгээд 696 кJ мол Цельс гэсэн энтропийн өөрчлөлт гарч ирж байна. Ууршуулах болон хайлуулах энтропиг тусад нь бодсон тий. За тэгвэл одоо мөсийг хайлуулад дараа нь ууршуулах гэдэг энэ процессыг нийтэд нь явуулчих. За тэгвэл энэ үеийн энтропийн өөрчлөлт нь хайлахын энтропи дээр ууршихын энтропиг нэмсэнтэй тэнцүү байх нь. За тэгвэл хайлахын энтропи түрүүний 132, ууршихынх нь 696 байгаа. За энэ хоёрын нийлбэрээр 828 кJ мол гэсэн энтропийн өөрчлөлт бол ажиглагдж байна тий. За нөгөө талаас мөсийг шууд хийн төлөвч шилжүүлэх сублимацийн процессын энтропийн өөрчлөлтийг авч үзье. За мөс шууд байна шүү дээ тий. Шингэнийг дамжихгүйгээр шууд уурын төлөв рүү буюу сублимацийн процессын энтропийн өөрчлөлтийг бодож штэ. За тэгвэл уур шуугийн энтропи энэ 1079 байсан тий. За эндээс мөс буюу хатад төлөвтэй мөснийхөө энтропиг 251 хасаад 828 кJ мол Цельс гарсан байна тий. За эдгээр нь хоорондоо тэнцэж байна. За тэгэхээр энэ төлөв байдлын функцийн хувьд энэ энтропийн хувьд тий яг явсан арга замаасаа бол хамаарахгүй зөвхөн эхний бол эцсийн төлөвөөсөө хамаарж байна гэдгийг бол харуулж байна. За дээрх жишээнээс харахад энтропийн өөрчлөлт нь энтальпийн нэгэн адил бодисын эхний бол эцсийн төлөв эцсийн агрегат төлөвөөс бол хамаардаг. Харин процессыг явуулж байгаа арга замаас бол хамаардаггүй болохыг харуулж байна. За процессын явагдах чиглэлийг тодорхойлоход хамгийн их нөлөөтэй энтальпи болон энтропийн талаар бол дэлгэрэнгүй ярьчлаа штэ. За тэгвэл үүштэй бас процессын явагдах чиглэлд чухал нөлөөтэй дараагийн нэг төлөвийн функц нь изобар изотермийн потенциал байгаа. За үүнийг нэг талаар гибсийн энерги гэж нэрлэдэг, дельта G гэж бол тэмдэглэдэг байгаа тий. За тэгвэл үүштэй энэхүү процесс аяндаа явагдах энтропиг ихсгэх чиглэл рүү систем тэмүүлэхийг энтропийн фактор гэж бол нэрлэдэг байгаа. За нөгөө талаас системийн потенциалын энерги багасах буюу энтальпи буурах чиглэл рүү процесс тэмүүлэхийг энтальпийн фактор гэж байгаа тий. За тэгвэл энэ хоёр нь эсрэг утгатай төлөв байдлын функцүүд болж таарад нь штэ. За эдгээрийг тэгвэл тэнцвэржүүлэхийн тулд гибсийн энерги буюу изобар изотермийн потенциал орж ирж байгаамаа. За энэхүү процессын чиглэлийг заагч эсрэг утга бүхий энтальпи ба энтропийн факторыг изобар изотерм нөхцөлд буюу за жишээлбэл даралт тогтмол, температур тогтмол нөхцөлд тийм төлөв байдлын функцийг изобар изотермийн потенциал буюу гибсийн энерги гэж бол нэрлэдэг байна. За изобар изотермийн потенциал буюу гибсийн энергийг химийн томьёогоор илэрхийлэхдээ энтальпийн өөрчлөлтөөс температурыг үржих нь энтропийн өөрчлөлт гэж бол тодорхойлдог тий. За тэгвэл химийн урвал явагдах чиглэл дээр энтальпийн фактор бол дандаа буурах чиглэлд явагдана гэдээсэн. Харин энтропийн фактор бол дандаа өсөх чиглэлд явагдана гэдээсэн шүү дээ. Тэгвэл энэ хоёрыг ерөнхийд нь тэнцвэржүүлэн тооцоолж байгаа гол параметр нь гибсийн энерги буюу дельта G болж таарах нэ. За жишээ авч үзье тийм ээ. Этанол буюу этилийн спиртийг хүчил төрөштэй урвалд оруулаад цууны хүчил ус үсэх авралын тэгшгэлээ өгсөн байна тийм үү. За тэгээд энэ урвалын энтальпийн хасах 495.2 кJ дулааныг бол ялгаруулдаг. Энтропи нь болохоор хасах 36 Joule Kelvin гэдэг өгсөн байна штэ. За температур урвал явагдсан температур нь 298 Kelvin буюу 25 Цельсиус тий. За энэ нөхцөл урвалын гибсийн энергийг тооцоолон урвал явагдах боломжийг тодорхойлоорой гэсэн байна. Буюу изобар изотермийн потенциалыг дельта H-аас хасах нь T хүрэх дельта S гэсэн томьёогоор тодорхойлно гэсэн шүү дээ тий. За тэгвэл энд орлуулгыг хийсэн байна тоонуудын. Хасах 495.2 кJ-аас хасах нь 298-ыг үржих нь. За нөгөө энтальпигаа болохоор энтропигаа болохоор нэгжийг бас кJ руу шилжүүлсэн байна. Тэг 1136 кJ Kelvin болгоцсон байна шүү дээ. За ингээд тооцоолоод үзэхээр 454.7 кJ байна. За эндээс нөгөө энтальпи нь болохоор бидний хувьд хасах утгатай байсан тийм. Энтропи болохоор бас хасах утгатай байсан тийм үү. Гибсийн энергийг тооцоолсон чинь энэ нь нэмэх утгатай гарсан байна шүү дээ. За тэгвэл энэ нь нэлээд нам температурт явагдах боломжтой урвалаа
гэдгийг ингэж тодорхойлдог байна. Өөрөөр хэлбэл бид нар урвалын энтальпи, энтропи, гибсийн энергийн тэмдгийг нь тооцоолоод урвал аль чиглэлд явагдах боломжтой вэ гэдгийг тодорхойлоход энэхүү факторууд, энэхүү төлөв байдлын функцүүд нь хэрэглэгддэг байна. Жишээлхэд химийн урвал явагдах боломж чиглэлийг тодорхойлохдоо энтальпи, энтропи, төлөв байдлын функц буюу гибсийн энергийг бол ашигладаг болохыг өнөөдөр үзэж танилцлаа. За мөн хим дээр ажил гэдэг ойлголт маань даралтыг эзлэхүүний өөрчлөлтөөр үржүүлсэнтэй тэнцвэр байдагтай танилцсан. За термодинамикийн хуулийн ерөнхий томьёо нь болохоор системд өгсөн дулаан нь ажил болон дотоод энергийг өөрчлөхөд бол зарцуулагддаг гэж үзлээ. За мөн термодинамикийн 2 дугаар хууль нь энтропитой холбоотой байсан. Систем дандаа аяндаа явагдах, байгаль дээр аяндаа явагдах үзэгдлийн хувьд энтропи өсөх чиглэлд бол аяндаа явагддаг. Энтропи гэдэг нь эмх замбраагүй процессыг бол илэрхийлдэг төлөв байдлын параметр болохыг үзэж танилцлаа. За мөн гибсийн энерги гэдэг нь тэр энтальпи болон энтропи хоёрыг ашиглаад системийн төлөв байдлыг тодорхойлоход ашиглагддаг 3 дахь параметр болохыг бол үзэж танилцсан. За ингээд энэ талаар та бүхэн өөрсдөө бас дараах асуултуудын дагуу харилцан ярилцаад ойлгосон зүйлээ баттгаж аваарай. За холбогдох утас 9813 33 11